За тэгээ би дахиад нэг таамаг хэлчихье. Энэ он дуусахаас өмнө Friedrich Merz байхгүй болчих. Герман шин сонгуул болж магадгүй. Энэ Andy Burnham хэрэг удахыг би мэдэхгүй байна. Магадгүй хагас жил, магадгүй 1 жил. Macron алга, Starmer байхгүй, Friedrich Merz байхгүй. Тартаа. Германы засгийн газрын бонд хог, Францын засгийн газрын бонд хог, Их Британий засгийн газрын бонд хог. Ийм easy ярилж хаа байсан. Keir Starmer ажлаа хүлээлгэж өгсөн. Одоо юу үлээж байгаа юм бэ гэх юм бол НАТО-гийн дарга хизээ болох юм бэ? Гэхдээ энэ бол тусдаа тоглоом. Энийн оронд хэн ирэх мэдл барьсан юм бэ? Их Британд. Andy Burnham. За, Andy Burnham-ийн зураг, дүрс, хоолой хэдүүлээ ерөөс сонсоог байх. Яг л гэх юм бол энэ зүгээр нэг намын аппаратчик. За. Харахуун өрөөнд дотор тэд нар тэр нам маань юутай бэ гэх юм бол өрөө дүүрэн жомтой байдаг байхгүй юу? Тэгэхээр тэд нар юу хийж байгаа юм бэ гэх юм бол нэг жом тэ золиослох хэрэгтэй болсон. Тэгээ Keir Starmer баяртай гэсэн. Тэгээд тэр анхуу өрөөлөө ороод дараагийн жомыг гаргаад ирчдэг. За тэгээд юу ярьсныг хэдүүлээ сонсцгоо. I know people at home are fed up with politics. Би мэдэж байна. Ард түмэн тэ гэртээ энэ улс төрөөс залхаж байгаагийн. I hear you. And I want to be honest with you. We have not been good enough. Би таадаг ойлгож байна. Би таадаг сонсож байна. Тэ? Тэгээ би одоо үнэнгээ хэлэхээс өөр аргагүй байна. Бид нэр ажиллаа хангалттай хийгээгүй. Бид нэр муу ажилласан. And we need to be better. Тэгээ бид нэр илүү байх хэрэгтэй. Бид нэр сайжрах ёстой. We will be. Бид нэр тэгнэ. We will make this moment a circuit breaker for Britain. Энэ хором юу болж байгаа юм бэ гэх юм бол тийм гал зогсоох хором. Надад дуслаа. Энэ бандтаас Bringing forward the biggest changes in the last 40 years. өнгөрсөн 40 жилийн хугацаанд байгаагүй өөрчлөлтийг бид нар авчирнаа. A new political model and a new economic model. It's a Шинэ улс төрийн загвар ба шинэ эдийн засгийн загвар бид нар эхлүүлнэ, нэвтрүүлнэ. outputting the right values and the right standards at the heart of government. I will put the care of people at the heart of everything I do. Шинэ стандарт нэвтрүүл. Шинэ төвшин эхлүүл. Тэгээд миний засгийн газрын тий үнэт зүйлс алтан гац юу юм бэ гэвэл та ард түмэн. За тэгээд 40 жилийн өмнө юу эхэлсэн бэ? Хэдүүлээ зүгээр харцгаая. Яаж ирсэн бэ гэх юм бол 1970 оноос 1980 оны хооронд энэ улаан зураас шүү заяа. Улаан зураас UK United Kingdom Их Британи гэх энэ улаан зураас зүгээр Свободныг хийж ирсэн. Тэгээ нэг жоо өсөөд буцаагаад унаад тэгээ шинэ засгийн газар гарсан. Хин ирэх мэдл барьсан юм бэ гэх юм бол Margaret Thatcher. Тэгээ тэрнээс хойш ерөөхдөө ингээ сайхан өсөлттэй 2010 он хүртэл заяа. Энэ бол нөгөө Их Британий дотоодын нийт бүтээгдэхүүн хүн амаар ингээ хуваach юм бол Их Британи заяа бараг л Германыг төрүүлэх гэсэн. За энэ Германы хар зураас бас сонирхолтой яагаад гэх юм бол 1990 оны үеэр ерөөдөө оргилцэгтээ хүрээд Европыг тэргүүлдэг байсан бол ингээ наф сундсан байж тээ. Юунаас болсон бэ гэх юм бол хоёр Герман нэгдснээс болсон. За яа. Окей. Зүүн баруун Герман зүүн баруун Герман хоёр нэгдсэн. За тэгээд хуучин социалист Герман ер нь дампуурсан учраас тэгээд нэгдээд ийм юм гарч байгаа хгүй. За гэхдээ буцаагаас сэдвлөгөө орцгоо. Их Британи одоо цэцгэлэх юм уу? 40 жил тий энэ Andy Burnham тий бус хүмүүс харч чадаагүй, эхлүүлж чадаагүй юмыг харсан юм уу? Дижитал ертөнд шинэ эдийн засаг. Тэрэнд бэлэн үү? Хэмлээ охоо. Data analysis. Content marketing. Нэг сонсч ирсэн үү? Нэг мөрөөдж ирсэн үү? Өөрийнхөө энийгээрээ дамжуулаад бэлдээд ажлын байраа хамгаалах, орлогоо дэвшүүлэх тийм сонирхолтой хүн байгаа юм бол видеогийн эцэст болоо дахиад болцсон. Andy Burnham тэ бус хүмүүс харч чадаагүй, эхлүүлж чадаагүй юмыг харсан юм уу?
нөгөө кабинетийн гишүүн, их хурлын гишүүнээс нөгөө сайд нар ингээд түүгээд аваад томилдог штэ. За тэгээ Andy Burnham-ийн сайд нарын тал нь хിവэрэ. Тэ? Сайд нар өөрчлөгдөггүй. Шинэ сонгуул эхлүүлээгүй адилхан нам. За тэгээ энэ бас нэг сонирхолтой юм бэ гэх юм бол энэ дэлхийн эдийн засгийн чуулганы гишүүн хин бэ гэх юм бол Andy Burnham. За. Өөр хин бас дэлхийн эдийн засгийн чуулганы гишүүн юм бэ гэвэл Keir Starmer. Жомны өрөө. Окей, тэгээд ямар өөрчлөлт авчих юм бэ гэх юм бол хэдүүлээ харцгаая. Европын холбооны тийм ерөнхийлөгч Ursula von der Leyen Andy Burnham-тай анхны үгээ хуваалцлаа. Маш сайхан байлаа. Бидний зорилго юу юм бэ гэх юм бол Их Британи Европыг илүү ойртуулах. За марга буцаагаар нийлүүлэх. Тэ? За тэгээд нэг томоохон чуулганы төлөө бид нэг хамт ажиллаж байгаа бла бла бла. Тэгээд дөрөвдүгээр үйлбэр нь юу юм бэ гэх юм бол бид нар тэ гайхалтай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн хэний төлөө юм бэ гэх юм бол Украины төлөө. За тэгээд Европ бол Их Британтай хамтраад байх юм бол илүү хүчрэхийг илүү хүчтэй. За Tories эсрэг намын ерөнхий сайд байсан хүн шүү дээ. Одоо өрсөлдөгч нам шүү. За тэгээ Boris Johnson юу ярьж байгаа юм бэ гэх юм бол хэдүүлээ сонсгоо. Өөрийнхөө намаа дэмжиж байгаа юм уу? Эсвэл яг адилхан албан тушаал дээр ирж байгаа хүнийг дэмжиж байгаа юм уу сонсгоо. To hear from Andy Burnham on Ukraine. I want to hear. За ерөнхийдөө Andy Burnham-аас ерөнхийдөө юу хүсэж байгаа юм бэ? Украины сэдвээр. That the UK government will not only stick with Ukraine, but will be even more resolute in support. Би үсэж байгаа юм бэ гэх юм бол Их Британий засгийн газар тийм Украинтай зүгээр хамт байхаасаа илүү өмнөхөөсөө бүр илүү хамт ажиллажвал зүгээр шүү. Тэрийг би үсэж байна. Ukraine. Now, the problem we've got at the moment is that it sort of feels like the Ukrainians are doing better, and their drone technology, their bravery, they're scoring fantastic successes against the Russians, and by some counts they're killing more Russians than Putin can recruit. Тэгээд Украинчууд сүүлийн үед маш том амжилт гаргаж байна. Дроны технологиор, эр зөөргөөр. Гайхалтай амжилтууд одоо гарч байна. Тэгээд Украинчууд юу хийж байгаа юм бэ гэх юм бол маш олон Орос цэргүүдийг ерөөхдөө алж байгаа. Тэ. Путин шин цэрэг олохоос илүү хурдан тэр хүмүүсийг устгах байна гинэ. 30,000 a month or whatever. And so there's in the Western media everywhere there's a great deal of excitement about Ukraine. The Western media барууны хэвлэл мэдээллийн донд нэг excitement явж байгаа гинэ. Нэг хүмүүс баярлж байгаа гинэ. Сар болгон 50 60 70,000 хүн Европын континент дээр ингээд ухаж байгаа дээр тэг ингээд дэд бүтсээ ингээд дэлбэрч байгаа дээр цахилгаан станцууд тэг Украин ард түмэн эхлээд 40 хэдэн сая иргэнтэй байсан бол одоо 25 сая иргэнтэй болсон. Нэг excitement яваад байна. Means prospects, and I've got no doubt they are going to win. Тэгээд одоо ерөөсөө эргэлзээ байхгүй. Ялах болно. За, Burnham өөрөө. Is your first call? Is it to President Trump? Is it to President Zelensky? Is it to someone else? За тэгээд та хамгийн түрүүнд хинтэй холбоо ярих юм бэ? Donald Trumpтай холбоо ярих юм уу? Зеленскийтэй холбоо барих юм уу? Одоо Их Британий мөрийн хөтөлбөр нөгөө би бол ард түмний төлөө гэсэн шүү дээ. Тэгээ хэний төлөө юм бэ гэх юм бол одоо илүү тодорхой болж эхэлж байна. Those will be my first calls. Тэ энэ хоёр руу хамгийн түрүүнд уцаар залгана. And I'll be making very clear later today to President Zelensky that there is no change. I will be with him 100% as. Тэгээ би Зеленскийтэй ярихдаа юу хэлэх юм бэ гэх юм бол би тэ Украинтай хамт тэ юу ч өөрчлөгдөхгүй. Хамт үргэлж. Keir Starmer has been, and Keir has done really quite an incredible job in not just backing Ukraine, but being there in a personal way, and I will be absolutely there for him. Тэгээ Keir Starmer Украины төслөөр бол гайхалтай ажилласан. Тэгээ зүгээр ингээ янз бүрийн санхүүжил өгөхөөс илүү хувь хүний зүгээс тэгээ Keir Starmer бүр тэнд хамт байсан. Андууд байсан. Маягийн юм ярьчих тий. In the same. Би бас яг адилхан анд болно. Тэгэд нэг бичлэг дахиад миний санаанд орж ирсэн тэр юу юм бэ гэх юм бол тийм Владимир Путиний ярилцсан өгсөн. Америкийн ерөнхийлөгч нарын тухай. Общался и с одним президентом США, и с другим, и с третьим. Ерөнхийлөгч нар ирдэг, талгуулдаг. Гэхдээ тийм засгийн газрын бодлого
Яг адилхан. Президенты приходят и уходят, а политика не меняется. Знаете? Яагаад ерөөсөө өөрчлөгдөхгүй юм бэ? Яагаад вэ гэх юм бол цаана байгаа тэр бюрократууд даалт засгийн газар дэндүү нөлөөтэй, дэндүү хүчтэй. Почему? Потому что очень сильна власть бюрократии. Вот человека избрали, он приходит с одними идеями, к нему приходят люди с кейсами, хорошо одетые и в темных, как у меня, костюмах, но только не с красным галстуком, а с черным. За тэгээд нэг шинэ хүн сонгогддог. Тэр хүн өөрийнхөө янз бүрийн санаатай мөрөн хөтөлбөрөө ингээ боловсруулсан ард түмний урд тангараа өргөдөг. Гэхдээ алтан тушаал тэг тангараа өргөснийхаа дараа хар костюмтэй хар зангаатай хүмүүс гарч ирдэг. Тэр хар зангаатай хар костюмтэй хүмүүс юу хэлдэг юм бэ гэх юм бол ажлаа ингэж хийдэг шүү. Или с темно-синим. И начинают объяснять, как нужно делать. И все сразу меняется. Тэгээд тэр мөрийн хөтөлбөр ард түмдээ өгсөн амлалт зүгээр. Тэр ч ихтэй байхгүй бүх юм хэвэндээ. Тэгээд нэг засгийн газараасаа нөгөө засгийн газрын хооронд ямар ч ялгаа байхгүй. Понимаете, это происходит от одной администрации к другой. Вот что-то изменить, это достаточно сложное дело. Это, я говорю без всякой иронии. Это не потому, что кому-то... Тэгээд юмыг өөрчлөх амар хэцүү. Бараг боломжгүй. Би энэ тоглоом маягаар ерөөсөө хэлэхгүй байна. Би сериозны ярьж байна. За. Их Британи яасан бэ? Нөгөө 2012 он хүртэл ингээд сайхан өсөлттэй явж ийсэн дараа нь юу болсон бэ? Энэ бол нөгөө 1979 оноос 2008 оны тренд шүү дээ. За тэгээд энэ 2008 оноос өсөлт нь ерөөхдөө зогсцсон. Хуучин тренд руугаа буцаж чадсангүй. Яагаад? Яагаад вэ гэх юм бол иймэрхүү жомнууд ирэх барьж байгаа учраас. Тони Блэр, Борис Джонсон, Theresa May, Rishi Sunak бүгд тэр яг адилхан. За, юу өөрчлөгдсөн юм бэ гэвэл за юу улаанаар 2000-аас 2023 оны хооронд Их Британд цахилгаан эрчим хүчний өртөг 425%-аар өссөн. Орон сууц байрны үн 254%-аар өссөн. Даатгалын үн 227%-аар өссөн. Цэцэрлэг хүүхд асрах үйлчилгээ 200%-аар өссөн. Төмөр замаар аялах юм тээвэрлэх 143%-аар өссөн. Окей. Council rates миний таамагаар юу юм бэ гэх юм бол орон нутгийн засгийн газрын өртөг байж магадгүй, би бас буруу байж магадгүй. Окей. 140%-аар хүнсний өртөг 100%-аар дундаж цалин гэхдээ 86%-аар инфляц 80%. Одоо дундаж цалин 86%-аар өссөн, инфляц гэхдээ 80%-аар өссөн, бодит өсөлт 6%. Тавилгын үн 74%, холбоо автомашин 33.21. За тэгээ юу үн хямдхан болсон бэ гэвэл телевиз, компьютер, тэгээ зургийн аппарат. Энэ нөө хэдтуудаас болж байгаа л та. Хувц сонор бас хэмдэрсэн. За. Andy Burnham. Тэгээ юу тодорхой юм бэ гэх юм бол бүх юм хэвэндээ үлдэнэ. Гэхдээ арай социалист баачка. Тэгээд энэс бас юу тодорхойлж байгаа юм бэ гэх юм бол би өмнө Францын засгийн газрын бондыг уннаа гэд ерөөд одоо хөрхөн ашиг олцсон л явж байгаа олчлаа. Бас сүүлийн үед Германы засгийн газрын бонд Friedrich Merz дурак ирэх байснаас хойш шорт хийж байгаа. Айгүй хөрхөн ашиг олж байна. Одоо би юу гэх юм бэ гэх юм бол Их Британий засгийн газрын бондыг бас тултлан шорт хийнэ. Эндээсээ бас нэг хэдэн зуун мянган доллар олчих байлгүй дээ. За. Тэгээд энэ Австри, Франц, Герман, Их Британи, Япон гэх мэт шингээ хараад үзэх юм бол энэ эдийн засгууд угаасаа хог болцсон байгаа. Яагаад гэх юм бол энэ юу юм бэ гэх юм бол цэнхрээр ингээд нийтийн хөрөнгө оолт үзүүлсэн байгаа. Улаан зураас юу юм бэ гэх юм бол өндөр настай хүмүүс. Окей. Тэтгэврийн настай хүмүүс 65-аас дээш. За Австри хөгшөрч гин, Франц хөгшөрч гин, Герман хөгшөрч гин, Япон бүр аимшигтай, Их Британи, Америк харьцангуй гайгүй гэхдээ бас яг адилхан Их Британи ерөөхдөө сүрцсэн байгаа. За тэгээ би дахиад нэг таамаг хэлчихье заа. Энэ он дуусахаас өмнө за Friedrich Merz байхгүй болчих. За тэгээ эх оны ихээр Францад сонгуул болно. Keir Starmer одоо байхгүй. Удахгүй Friedrich Merz угаасаа огцорхоос өөр аргагүй болчихно. Тэгээд за Герман шин сонгуул болж магадгүй. Энэ Andy Burnham хэрэг удахыг би мэдэхгүй байна. Магадгүй хагас жил, магадгүй 1 жил. Macron алга, Starmer байхгүй, Friedrich Merz байхгүй. Тэгээд эх 2 жилийн хугацаанд Европт маш олон сонгуулиуд болно. Арт түмэн сайн мэдэхгүй байна. Сэрх болов эсвэл эдийн засгийн бүр сүрцснийхэн дараа өөрчлөгдөх байх та тий. Нэг сайхан харцгаая. Гэхдээ тартаа Германы засгийн газрын бонд хог
Францын засгийн газрын бонд хог, Их Британий засгийн газрын бонд хог. Ийм easy ярьж хаа байсан. Баярлалаа гурваа. Би одоо 2 жил Way Academy-тэй хамтарч ажиллаж байна. Тэгээ Way Academy таадад юу заадаг юм бэ гэх юм бол digital marketing, content, data analyst. Тэгээ хамгийн сүүлд юу нэмсэн бэ гэх юм бол хиймэл ойхон ба хиймэл ойхооны агенттэй хэрхэн ажилладаг юм бэ? Хичээлийн хөтөлбөр байгаа. Тэгээ таадад хэн заах юм бэ гэх юм бол нэг их сургуулийн багш таадад заахгүй. Таадад хэн юм заах юм бэ гэвэл яг тэр мэрэгчл тэр чадвараараа дамжуулаад өөрийнхөө орлогоо олж байгаа хүн. Таадын чадварыг эзэмшээд авцсан тэргүүрээ дамжуулаад өөрийнхөө бизнесээ явуулж байгаа эсвэл өндөр алтан тушаалтай нэр хүндтэй тиймэрхүү хүмүүсээс таад сурна гэсэн. Тэгээ ажлын бус цагаар хагасаа бүтэн сайн. Та одоо хийж байгаа ажлаа үргэлжлүүл. Бусад цагаараа чадваруудаа дээшлүүл. Орлогоо дараагийн түвшин хүрэг, шинэ ажлын байртаа бол шинэ эдийн засаг ертөнцид бэлэн байгаа. Way Academy-г маань дэлгэрүү мэдээлэл дээр доор байгаа шүү. Тэгээ таадад амжилт хүсье. Тэгээд нэг юм та дэсгүй орлогоо дээшлүүлээд хөрөнгө олт хийгээрэй. За.